Сүхбаатар аймагт нэгэн гэрэл хөшөө сүндэрлэн болсон талаарх мэдээллээр цагийн хүрдэн дэлгэрэлбэр үргэлжилж байна. Ардчилсан намын 20 жилийн он хүрээнд Сүхбаатар аймагт нэгэн гэрэл хөшөө сүндэрлэн бослоо. Энэ хөшөөний буурин дээр үзэл нэгт журмын нөхөд цуглан арчлал хүний эрхийг дээрлсэн улс орныг байгуулахад яаж гар бие оролцохоо хэлцдэг байжээ. Ардчлалын 20 жилийн хаалтын арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймагт ардчлалын гэрэлт хөшөө энхүү сүндэрлэн босч байна. Алтан соён бүхий гантэг чулуун суурьтай энхүү хөшөөний буурин дээр одоогоос 20 жилийн тэртээ улс орондоо шударга ардчилсан нийгмийг байгуулахаар зориг шулуутсан журмын нөхөд цуглан ардчлал хэмээх нэгэн үлсийн төлөө сэтгэл зүрхээр нэгдэцгээж байсан байна. Энхүү хөшөөний нээлтэнд ардчилсан намын удирдлагууд зүүн бүсийн төлөөлөгчид оролцлоо. Ардчлалын 20 жилийн хаалтын арга хэмжээ олох Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн чуулга уулзалтанд оролцохоор ирсэн төлөөлөгчид мөн их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Ханган бүсээс гараахан эхэлсэн ардчилсан намын анхан шатаа сонсох аяны бүсжилсэн чуулга уулзалт Монгол орны өнцөг боломборт хүрч шинэ оны босгон дээр өндөрлөж байна. Бүсийн чуулга уулзалтын хаалтын ажиллагаа зүүн бүсийн Сүхбаатар аймгийн төв баруун урт хотод боллоо. Чөлөөтэй амьдарч чөлөөтэй сэтгэж Монгол хүн бүр өөрийн гих өмчтэй болсон яа харахгүй Монгол улсад өрнсөн ардчилсан хувьсгалтай салшгүй холбоотой гэдэгтээ өнөөдөр марга хүн гарахгүй. Монгол хүн бүрийн оюун тэрхэнд хэдийнэ батаасуулсан ардчлалыг цаашид батаа авч явахын тулд анхан шатныхаа нэгж дэх гишүүдийнхээ үгийг сонсохын тулд бүтэн жилийн хугацаанд бүсчилсэн чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн. Ханган бүсээс анх гараагаа эхэлсэн энэхүү аяны хаалт Сүхбаатар аймагт боллоо. Ардчилсан хувьсгал нийгмийн оюун санааны хүнд хэцүү үеийг даваад эдийн засгаа хүчрхэгжүүлэх ядуурлаас гарахын төлөө хоёр дахь том хувьсгалынхаа босгон дээр ирлээ. Энэ бол эдийн засгийн хувьсгал юм аа. Зүүн бүс нутаг Монгол улсын уулуурхаан баялагын үүсийг хадгалж байгаа хөгжлийн хэрэгдэд бүс нутгаа. Энэ бүс нутгийн хөгжлийг өөр өнцгөөс харах ёстой гэдгийг ардчилсан намын удирдлагууд хэлж байна. Энэ бүс нутгийн хөгжлийн асуудлыг ардчилсан нам өөр өнцгөөс харах ёстой гэж ингэж үзсэн. Яагаад ингэж ütсэн бэ гэхээр өнгөрсөн 3-4 үеийн сонгуулийг харж байхад төр төмний нэрийг барьж төр төмний нэрээр өөрсдөө баяжиж энэ их баялагтай ард түмнийг ядууруулсан энэ үр дүнг яаж тооцох юм бэ гэдэг асуудлаар бид нэр зөвлөдөх ёстой гэж ингэж ütсэн. За баруун урт хотноо бүтэн 2 хоног үргэлжилсэн ардчлал 2 зүүн бүсийн чуулга уулзалтын үеэр ардчилсан хувьсгалд хувь нэмрээ оруулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалаар шагнасны зэрэгцээ Тус аймгийн засаг дарга Бацуурыг ардчлалын дээд шагналуулах Чингис хааны одонгоор шагнасан юм. За энэ зөвлөгөө бол ардчилсан хувьсгалын 20 жилийн ог өнгөрсөн жилийн 12 сарын 10-нд тэмдэглэж нээж ирсэн бол бүтэн жил Монгол орон дээр тэмдэглэж энэ тэмдэглэх хугацаанд Монгол орон дээр аймагуд маань тусгай төлөвлөгөө гарган олон чухал ажлуудыг хийсэн. За манай аймгийн хувьд ч гэсэн бас өнгөрч байгаа жилд нэлээд бүтээн байгуулалтын болон олон ажлыг амжуулсан. Мөн өнгөрсөн 20 жилийн ажлаа дүгнсэн, ирээдүйн 20 жилийн ажлаа одоо төлөвлөсөн ийм чухал ажилтнтай он жил боллоо. За ардчилсан намын анхан шатаа сонсын аяны зүүн бүсийн чуулга уулзалтанд Сүхбаатар, Дорнод, Хинти, Дорноговь, Говьсэнбүр аймгийн нийт 400 гаруй төлөөлөгчид оролцлоо. Зарлсан намын анхан шатаа сонсох аян ардчилсан хувьсгалын 20 жилийн аян хүрээнд болж Монгол орны бүх аймаг сум суурин хамарч чадсанараа онцлог юм. Чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгчид намынхаа дотоод амьдралтай холбоотой болон улс орны хөгжилтэй холбоотой олон асуудлыг хүндээрж зарим нэг хатуухан шөмжлөгч хэлж байсан юм. Манай намын дотор баярлуулцтай зүйл харагдаж ил байна. Заримдаа бухтмаар зүйл харагдаж ил байна. 11 онд бол бид сонгуулийн бэлтгэл ажил болгож намын анхны шатны байгууллагын бэхжүүлэх ийм ажил хийх хэрэгтэй байна гэсэн саналыг оруулж байна. Ямар ч мөнгөгүй байж бид нар суман тэгээд үйл ажиллагаа явуулна гэдэг жоо хэцүү байдаг л да. Ялсан ч ядагцсан ч. Тийм учраас манай Эрдэнэт дарга намын удирдлагууд ирсэн учраас сувын намын нэг одоогийн байдлаар жилдээ нэг сая 500 мянган цаасны тийм төсөвтэй байлгаад тэргээр шалгаж байвал ямар байдаг юм бэ гэсэн санал байна.
За Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 20 жилийн хугацаанд иргэддээ эрх чөлөөг нь олгож чадсан бол харин эдийн засгийн эрх чөлөөг нь олгож чадсангүй гэсэн дүгнэлтийг намын зүгээс хийсэн. Тиймээс 2011 оныг ардчилсан нам эдийн засгийн хувьсгалыг өрнүүлэх жил болгосноо зарлан тунхаглалаа. Хүн төвтэй арилсан намын бүтэн 1 жилийн хугацаанд өрнсөн бүсийн чуулга уулзалт зүүн бүсэд амжилттай зохион байгуулагдаж анхан шатаа сонсох хаяг энэхүү шинэ оны босгон дээр өндөрлөж байна.